орчноо бүрдүүлсэн аюулгүй эрүүл бас бизнес эрхлэх боломж дүүрэн бүрдсэн хотыг бий болгодог ийм олон улсын жишг бий. Ажиллаж байгаа улс төрийн шийдвэрүүд, за дээрээс нь засгийн газрын шийдвэрүүд хийхин төлөө бас ажиллаж хувийн эмчилгүүдэд дэмжиж ажиллах, хувийн эмчилтэр шаардлагатайгаа хөрөнгө оруулалтын болоод бодлогын дэмжлэгүүдийг үзүүлэх тал дээр тэгэхээр төр хувийн хвшлийн түншлэл гэдгийг бол бид дараагийн шатанд авч харахад ийм боломж болцоо, хамтын ажиллагааны ийм боломж болцоо байгааг харуулж байгаагаар бол энэ форум бол онцлогтой гэж. Би бол энд өшөө бүр том бизнесийн боломж байна гэж хэлсэн. За форумд маань 300 гаруй аж ахуй нэгж зочид төлөөлөгчд оролцсон. Энэ форум дээр гарсан бас олон санаачлалуудад нийслэлээс бодлогын дэмжлэг хүссэн. За төсөл хөтөлбөрүүд хөрөнгө мөнгөний асуудал хүссэн юм олон хүсэлтүүд байсан. Энэ дээрээс бид бас манай компани зүгээс өөрсдийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд дэмжих боломжтой төсөл хөтөлбөрүүд аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллахаар эхний байдлаар одоо уулзаад явж байна. Энэ ажлуудаа бид бас гарсан санаачлалыг хэрэгжүүлэх тал дээр идэвх чармаалт гарган ажиллах болно. За нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент компани маань нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн орлогын шийдвэрээр хотоо шийдвэрээр байгуулагдсан компани байгаа. За манай компанийн зорилго нь бол нийслэл хотын өмнө тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх, иргэдийн аятаа тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд шаардлагатайгаа хөрөнгө оруулалтыг гадаад дотоодын зах зээлээс босгож тухайн тэр төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой юм байгууллага байна. За манай компани одоо үйл ажиллагааны үндсэн чиглэл маань хөрөнгө оруулалт менежментийн үйл ажиллагааг эрхэлнэ. Энэ дээр хөрөнгө оруулагчид дээр байгаа хөрөнгө мөнгийг төсөл хөтөлбөрүүдтэй холбох замаар нийслэл хотын өмнө тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх, иргэдийн аятаа тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахын зорилготой байгууллага юм байна.